Нүг. Оо тэмч 8 10 болсон. За, орой минь манайхан шеэрлээ түгээгээд өгөөрөө тэгээд харбины гэрээг нууцлахад оролцсон шүү өнөөдөр. Тэгэхээр баясгалан бол яг ийм болсон юм шиг байлаа шүү манайхан бас ойлгоорой. Энэ нэг яг тэр санал хураах үйл явц болж байхад нь манай хүн яалтаа эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болоод тэгээд юу тэр засгийн газрын байшин доторх тэр эмнэлгийн тусламж авч явах үед санал хураалт явцсан юм шиг байлаа шүү. Өнөөдөр тэгж тайлбар өгсөн шүү. Тэгээд энэ бол бас цаадах эрүүл мэндийн шалтгаантай талаас нь бас хүлээж авч ойлгоорой. Тэрнээс энэ харбины гэрээг бол манай хүн эсэргүүцэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрийг бас ойлгоорой гэж. Тэгээ өөрөө тэгээд мэдгэдэл зэтгэлээ гаргаад тавьчихараа л гэсэн би. Тэр юмнууд нь бас нэг яаш шүү мэдгэлээ гаргаад тавьчихараа гэдэг. Тэгсэн баггүй юу? Тийм болсон юм шиг байлаа. Тэгээд тэрийг бас хүмүүс ихтлэнүүд тэгээд тэндээсэн гişүүд бас өөрсдөө гişтнүүд. Ер нь бол зарим нэг манай намын гişүүд уцтаад би яг тэр үед нь байхгүй байсан. Тэгээд нэгэнт юугаа карта уншуулчаад тэгээд санал өгөхгүй бол эсрэгтэлт нь өгдөг. Одоо жирэх биш энэ 2 жил суулаа ойлгож байгаа юм. Тэгээд тэр үед нь би байгаагүй гэдэг ингээд бусдын бол би хүлээж авахгүй. Яагаад гэвэл баясгалан бодвол шалтгаантай байхгүй дээ. Эрүүл мэндийн талаас тийм болохоор би тэрийг ойлгож байна. Тийм болсон байж магад тэ тэр талаас нь бас хараасаа гэж хүсэж байгаа. Тэгээд ер нь жагсаалтын гişүүд гэж яг хэнийг хилээд яах гэдэг гişүүд орж ирдэг юм бэ гэхээр мэдээж энэ тухайн дээр цэцэгтэй байшингийн жагсаалтын техник бол яриад ирэхгүй шүү дээ. Эдгээр чинь бол 0 эрдэндээ үнж байх тангарахтаа тэрэндээ жагсаалтанд орсон гişүүд байгаа. Алсан нам дотор байгаа гişүүдс нэг иймэрхүү нэг байдлаар асуудалд хандж байгаа бол үнэхээр харамсалтай. Тэгээд мэдээж бид тэр мөнхчээ эдэргээ тэр гişүүдийн тухай яриад ирэхээр ярина. Энэ чинь нөгөө нэг алсан намын бодлогыг хэрэгжүүлэхэд яг энэ үжил санааныхын тал байх юм байна гэж жагсаалтанд гişүүдийг жагсаадаг байхгүй да. Өөрөөр хэлбэл энэ либерал үжил санааг чи ингээд цаашаа аваад явах боломжтой хүн орж бодлого ч заавалчгүй оролцох ёстой гэсэн тэр үжил санааны хүмүүсээ жагсаалтанд оруулдаг. Тэгээ тэрнээс биш мэрэгжлийн төлөөлөл оруулдаг биш шүү дээ. Нам улс төрийн нам гэдэг чи одоо энэ нэг энэ 0 эрдний яриад байгаа шиг тэр мангар яриа чинь бол худлаа яриа шүү дээ. Чинь үжил баримтлаа түгээн дэлгэрүүлэхэд оролцоо чухал байна гэдэг үндсгөөс л оруулж байгаа юм. Тэрийг аягүй сайн илүү сайн ойлгож ухаараасаа гэж хүсэж байгаа юм. Тэгэд тиймэрхүү юм зам ойлгохгүй ингээд муур юм мангар юм яриад болохгүй гэж. Ийм учиртай юм байгаа шүү. Тэрийг бас нэг ялгаад салгачаасаа гэж хүсэж байгаа юм. За тэгээ өнөөдөр энэ харбины гэрээний асуудлаар ингээд одоо нэлээд олон энэ тэмдгүүл дуурч байна. Энд чинь 3 тусдаа гэрээ гэдгийг хэлээд аягүй сайн ойлгосоо гэж хүсэж байгаа юм. 3 тусдаа гэрээ шүү. Эхнийх нь тэр хил холбол буюу тэр мухар төмөр зам одоо нөгөө нэг Халтмаагийн Бат тулгын хийсэн гайштай тий 2014 онд энэ хувьевчлийнхэн хийхжсэн тэгээ хятад 100 жилээр өгчөөсөн гэл ингээд энэ Зандаагийн холд молд гэл энэ бүүн домгжуулаад тэгэл тэрэнд нь нөгөө нэг манай цэвэр туснийхан итгэл ойролттой байсан. Яг үндэ бол одоо яг хятад бид нар яг ямар үнээр ямар хөлсөөр хэдэн төгрөгөөр нүрсэ зарах чаг бид мэдэхгүй байгаа. Тэр төмөр зам Инксахаа хэдрий чинь тэр хамгийн сайн төслөөсөн шүү дээ. Япон, Монгол, Хятад гурав хамтарсан логистик буюу тээврийн монголчууд хариуцаад хятад тодорхой борлуулалтаа тэнцэнээс өөртөөхөө борлуулалтыг аваад цаашаа дэлхийн зах зээл рүү зарахыг хариуцж ирсэн Японууд шүү дээ. Цаашаа том логистикийг хариуцж ирсэн нь Японууд шүү дээ. Тэгэд энэ ингэсэн байсан бол өнөөдөр бид энэ хэрүүл хараад энэ хэдий их 84 харбины гэрээ мэрэ гэдэг ингээд орилтоод байхгүй гэсэн баггүй да. Тэгээ Монголын өнгөтэй өөддөө болгоныг дасан зогсоож гацааж хорлж идэг нэг юм хүмүүст энэнгээр асар их хамгийн гол нь аимшигтайгаар энэнгээр далимдуулж хулгай дээрм хийсэн. Одоо тэр төмөр замын гэрээнүүд байна те. Тэгээд нөгөө хавцыг үзүүлнэ гэдэг шиг юм болгоо буцаагаад талт хийцэн.
Тэгэд энэ мэтлэн ингээд энэ Монголын энэ харьбинтай холбоотой асуудал чинь тэр нэгдүгээр тэр энэ мухар төмөр замын хил холбоотой асуудал. Хоёрдугаар тэр логистик тээвэртэй тэр холбоотой тэр бордогийн бордог биш тэр 5-2 ашиглагдаг байгаа 2 ордыг хятадуудтай хамтран хайцсан ашиглах гэрээ. Ахаад тусдаа нэг юм гэрээ байгаа. Ганцхан төмөр замын хил холбоотой асуудал биш. Тэгээ гуравт нь тэр логистикийн асуудал гэдэг ийм 3 тусдаа гэрээ тэгээд яг ямар үн ханшаар яах гээд яасан мэдэхгүй байна. Тэр энэ Монгол Ардын намын бет тавьж ирсэн 5 дахь өдөр бет тавьж ирсэн тэр нөгөө нэг Ганбат гэдэг хүн байгаа шүү дээ. Тэрний чи ярьсан яриа байгаа шүү дээ. Хятад бол 5% хөнгөлт үзүүлчих гэж байна. Тэгвэл тэгээ авъя гэж байна гэдэг. Тэгээ тэрийн намраа эслэн байхдаа бол тэр юун дээр хэрэглэх газрын дарга Монгол Улсын сайд багтаа тэндээ дарцсан юм шиг байлаа шүү дээ. Энэ 0 эрдэнэ засгийн газрын тэнд нь дараа ицсэн юм шиг байлаа шүү дээ. Тэрийнхэн би яриад байгаа юм биш үү? Энэ хоёр одоо энэ хэрэглэх газрын дарга Монгол Улсын сайд энэ хоёрын ярьсан яриа шүү дээ. Тэгээ ийм байгаамаа. Тэгэд энэ жагсаалтанд яагаад энэ гişүүд яаж хэрхэн яаж орсон ингээл нэг жоохон мэдээлэх юм уу яг тэр болсон процесс дотор байцсан хүн мэдээлэхгүй бол болохгүй байгаа. Энэ эхлээд энэ гişүүд чинь тойргоо яана гэд манай нам чинь нэг дэвшигч нартай тойргоо хой гэж жинкнээс одоо тэр парагц гэд бид тэр Гранд Монгол дотор нь байлаа л дээ. Манай эрхчлүүд үеийнхэн альянсийн нэг хэсэг нь болоод ялангуяа олуулаатай бол манай альянс болцсон. Тэгээд тэр евро орцсон бишээ. Гранд Монгол руу. Тэгээд Эрдэнэт хөвсгөл булган гэд 8 мандаттай тойрог баггүй юу. Тэр 8 мандаттай тойргон дээр би зөвхөн өөрөө яг бага бодит кейс дээр жишээ олж ярьж байгаа шүү. 8 мандаттай тойрог дээр Гранд Монголоос 1 мандат авна гэд. Тэгээ би өөрөө бол зааш тойрог морг руу явъя би жагсаал магсаалтаар яах юм гэж хэлсэн. Тэгсэн чинь одоо энэ лайвчин галзуу мөнх Эрдэнэ одоо энэ баяр цогтгүй тэгээд манай энэ РК цогт гэрэл манай гүрвэл тэгээд нөгөө юуны манай гинсэг гүр гүйцэтгэж байсан одоо энэ юм бэ за эдгээр ингээ хуралдаад асуудал ярьсан. Тэгээ яг тэр үед ингээд надаас гадна өөр Гранд Монголоос горилж исэн Баян зүрх мөрөг дээр энэ сонгон дээр горилж исэн хүмүүс залуучууд байсан. Тэгээ тэр залуучуудынхаа эрх ашгийг хангаад хамгаалаад нэгэн клуб гэдэг нэг тийм практик гэж юм бол тэднийхээ эрх ашгийг хангаж чадаагүй юм баггүй юу. Баяр цогт. Ийм бодоод хэрүүл хараалтаа нөгөөх нь орж ирээд цаг нь төгссөн 11:45 гэж ахт орж ирдэг байхаа. Тэгжсэн чинь Тэмүүжингийн орж ирдэг шалтгаан чинь 9-р баяр цогт өөрийгөө бичсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ одоо энэ дээгүүр толгойд манай энэ пөрөнтөрж хурлын дарга тэр гарч ирэнгуудаа 9-р Тэмүүжин бичүүлнэ гэж ойролцдог байхгүй юу. Тэгээд заал нь нөгөө баяр цогтод тэр Гранд Монголын өөртөө дургу болцсон байсан. Тэгээд тэр заал чинь баяр цогт биш хэнийг Тэмүүжинг оруулна гэж ойролдоо. Тэгээд Тэмүүжин орцсон шүү дээ. Тэрнээс тэр жонхоо Монголтой хамааралтай тэнцээ яриа мараа хийж орж ирсэн тийм бол байхгүй шүү дээ. Тэгээд одоо гинсэг үүрэг гүйцэтгэж болж байгаа нь баяр цогт даргатай баяр цогтгоо тэгээд баяр хүргэе. Тэгээ бити нэг марагцуудын эрх ашгийг хангадаг гэдэг нэг юм прагматик зүйлийн тухай ахаад бити яриасаа. Энэ нас нам үзэл санааны нам юм бол үзэл санааныхаа намын тухай ярьдаг байгаасаа гэж хүсэж байгаа юм. Таны гинсэг болцсон учраас. Одоо тэгээд парагцуудын эрх ашгийг хангаж яах юм бол одоо энэ жонхоогийн парагцад суудлах юм уу? Одоо энэ жонхоочдоос салмаар ш тарцсан нам. Хамгийн түрүүнд энэ мөнх ойсглан гэдэг энэ шүүртөө хүүхнийг тэр хиншүү хамбааг тэр жонхог дагаад явж байгаа тэр нүрзэд өөрхөн байдаг. Тэдэр бүгдөө тэр Баттуул эдэргээ тэр нэг эдэр бүгдөөс намаас нь хөөх хэрэгтэй шнэ. Үзэл санааны нам байгаа үстэй. Одоо энэ харбины гэрээний чинь зовлон идрэл байна штэ. Үзэл санаагүй баахан сайхан сэтгэл ярьсан их орон ард түмнөө хөгжүүлчин гэдэг ингээд нэг мулгуу юм боддог хүмүүс ч орж ирчихлээ намайг чинь сүрүүлж штэ. Энэ улс үндэсний чинь сүрүүлж штэ. Хүн өөрөө хэрхэн яаж амьдрахаа мэддэг байх чинь ингээд их орноо хөгжүүлээ жаргаагаад өгнө ард түмнээ сайхан амьдруулна. Тэр миний сайхан амьдрах тэр энэ нэг 0 эрдэнэ юм уу энэ туван энэ
Жонхгүйч яаж мэдээд байгаа юм. Хулгай л хийдэг штэ. Ингэж худлаа ард түмэн их орон морон туснаж ярьж байгаа л битүүл хулгай байгаа үстэй. Нэг сайн зүйл хийцэн, нэг сайн ингээд юм бүтээчжээ. Туснаж цэвэр тус мусаар ингээд сайн бүтээдэг юм байна гэдэг нэг ганц баримт үзүүлчихэж. Энэ тус нүжээр чинь яадаг байх нь вэ? Тус нүжээр одоо тэгээ та нар л тэрийг бодож олдго юм байгаа үгүй. Нацистууд л ер нь ийм фашистууд л ийм тус нүж яриад байдаг юм. Хүмүүс чи эрдэм мэдлэг оюун ухаан энэ уурах тархиараа асуудал хандж шít. Тийм үү? Тэгж яах чи ингээд нэг галзуу юм яриад ингээд аль болохоор Монголыг хорлож сүйтгэж тэ аль болохоор ингээд нэг ийм болохгүй юмнууд руу ингэж урайлж хүмүүс ингэж дуудаж яадаг энэ нэг алсан нам дотор байгаа энэ Кремлийн төслийнхэн 5 дугаар цогцоноос салмаар шүү дээ. Монголд өнгөтэй өөтөө гэсэн төсөл болгоныг ингэж гацаах зорилготой. Одоо тэгээ харбины гэрээ сонсоор хятадууд Монголоос нүүрс авах хилээ хаах гэх энэ дээр дэлгэр сайхан оркийнх нь ярьж байгаа яран дээр. Танкны үлгэрээр айцаас чинь тоглоод энэ олон жил төслөө гацаалгасан мэт тээ. Одоо ахаад нэг үлгэр орж ирж байгаа үстэй наадах чинь. Одоо ямар үлгэр орж ирж байна харцгаал та нар. Одоо хил хаахын гинэ гэдэг айцаар наачиж ахаад тийм үлгэр домог зохиож оруулж ирж хулгай дээр мэн нууж штэ. Энэ хятад гэдэг улс чинь өөрөө худалдаач 8 ч улс байхгүй да. Арилжаа 8 хийдэг улс, 8 ч улс. Дэлхийн дэг журмыг аюул сайн барихыг хичээдэг улс. Яагаад гэвэл дэлхийн 2 дахь супер бүрэн болж байгаа учраас супер павер барих гэж энэ дэлхийн 2 дахь том зах зээл өөрсдөө дэлхийг жанжлна гэж үзэж байгаа учраас тэд нар чинь аль болохоор энэ дэлхийн өөрсдийнхөө байгуулсан дэг журмыг эвдэхгүй байхыг хүсдэг. Тэгээ худалдаач улс учраас бид нар чи юунд орцсон байхгүй да. Нэг худалдааны олон улсын худалдааны байгууллагын директ контрактор явдаг байхгүй. Хэрвээ Монгол энэ юу нэг хятадууд бүгд нэг хятад улс манай улсын хилийг хаах юм бол өөрсдөө олон улсын худалдааны хоригт орно. Тэгэд энэ хил юу далаад гарцгүй орны хилийг хаахыг бас тэр далайн орнууд юунуудаар бас ингээ хоригдсон. Тэгээ хятадууд энэ дэг журм мурмыг ивдээд ингээд балаараад байхгүй. Тийм учраас наад омгчин худлаа. Зүгээр л хулгай гэсэн тэр хулгайгаа л нуух гал дэлгэр сайхан одоо энэ халтмаагийн Батулгын толгойлуулсан дээрэмчд хулгайгаа нуух гал энэ бүхтийг л хийж байгаа шүү дээ. Тэр намайг бити нам руугаа дайрж ин марж ингээ мангар юм яар бичээд л даа. Эсвэл бити яриад л даа манай намайг шүү дээ. Би ч харны нарсан намын чи эрүүл саруул байгаас энэ ялангуяа монголчуудын итгэл найдвар сэргээсэй гэж хүсэж байгаа юм. Тэр сэргээх хүч нь арснаа байгаасаа гэж хүсэж байгаа юм. Бага юунууд карманы хулгайч нараар бити намаад үргэлжлэхээс гэж хүсэж тахгүй та. Бид нар чинь нэг юм хууль муултаатай нэг юм улс юм болвол энэ дүрм журмыг чинь баримтлуулдаг нэг зарчимтай байлгахыг хүсдэг улсууд чинь арслан байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Үнд зүйлтэй тэрнийхээ төлөө байдаг. Тэгээ энэ хулгай дээрэмждэг эвлэрдэггүй дотроосоо ингэж цэвэршчээдэг. Дандаа ингэж гадагшлуулж яадаг тэр бохроо. Тим нам байгаасаа л гэж хүсэж байгаа. Энэ Монгол Ардын нам гэдэг чинь угаасаа муу усны нэг шүү дээ. Би өчигдөр бас ярьсан. Тэгээ монголчуудын тус нулимсаар хоолж иж таашаал авдаг. Гаж донтонгуудын цуглалч шүү дээ. Тэгээ дээрэмждэг. Аль болохоор монгол хүн зовж дарчилж аль болохоор монгол хүн өөрсдөндөө хамааралтай амьдарч ивэл тэд нар таашаал авч идэг. Гаж донтонгууд шүү дээ. Тэр хоёр чинь ийм хоёр ялгаатай зүйл ингээд ардсан нам болохоор хулгайч нь манай намын хулгайч болохоор гоё байдаг мэд гэж тийм байхгүй шүү дээ. Хулгайч бол хулгайч шүү дээ. Энэ үзэл санаа манаатай бол ямар ч хамаагүй гэмт хэрэгтэнгүүд байхгүй юу. Энэ үзэл баримтлалын тухай ойлголт биш. Энэ бол зүгээр л гэмт хэргийн тухай ойлголт. Тэгээ энэ зүйлүүдийг ингэж ялгаж салгаж ойлгооч л гэдэг юм. Тэгээд энэ харбины гэрээний их үүсвэр энэ Монголын саяны 44 их 80 төгрөгийн дээрэм тонуултай энэ төмөр замын хулгай Монголын өнөөдөр хэдийн их 80 төгрөгийн энэ алдагдaltaй энэ бүх зүйл чинь Халтмаагийн батлагтай холбоотой. Өөр хинч биш, өөр хин нэг гайхаад хайгаад ах юм байхгүй.
Энэ 2005-6 оноос эхлээд энэ энержи ресурсыг хийжсэн өөрсдөө хувийн хөрөнгөөр хийжсэн төмөр замын төсөл явж идэл 2011-12 онд энэ Норвегийн алт уугийн засгийн газар байгуулагдаад Норвегийн алт ууг энэ Алтмаагийн батлага хоёр чинь хамгийн түрүүнд тэр төслийн зогсоогоод тэр төслийн энержи ресурсээс энэ МСС-с худалдаж авсан шүү дээ. Тэгжээсээ тэр төслийг явуулахгүй самарч хаяад тэгжээс энэ Монгол улсын хуулийг зөрчөөд шууд юуны төсвийн зарцуулалт руу ерөнхийлөгч болонгуудаа тэрлүү дайрж орж ингэж төсвийн зарцуулалт хийгээд төмөр зам бариад Монгол улсын хамгийн газар чинь тийм төмөр зам барьдаг бүтээн байгуулалт хийдэг тийм Монгол улсын ерөнхийлөгч чинь тийм үүрэг оройлдог юм биш шүү дээ. Тэгээ бүх болохгүй юмыг хийсэн. Тэгээ бүх болохгүй юмд оролцсон хүмүүс нь одоо энэ духан дээр цэцэгтэй байшингийн л дээрэмжиж штэ. Өөр хинч биш. Өөр хин нэгэн бол ерөөсөө биш байхгүй та. Тэгэхээр энэ мэнийг ингээд нэг жоохон эрүүл мэрүүл ухаанаар асуудалд ханддаг баймаар байгаа юм аа. Тэгэл юм болгоныг ингээд нэг худлаа домогжуулаад тэрэндээ тэгээд өөртөө дуусан дундаа өөртөө хоёр нэгдэг шиг л тэгэл нэг хятад метод ирэх чинь тэгэхэд ингээд хил хаах чинь гэтэргээд тийм байхгүй. Одоо нэг жоохон бодтой бай. Энэ хятадууд чинь тийм Монгол улсын хилийг хааж маахгүй. Энэ ерөнхийлөгч байхдаа энэ хүн чинь баахан туснууд ярьж монголчуудыг талцуулахтай энэ урд хөрший чинь амар хадны манга ард нэг аврагч бурхан байгаа гэж яриа үстэй. Тэр үед энэ хятадуудын хилээ хаагаагүй үстэй. Энээс аимшигтай гарч гутаанд оромжилж ирсэн шүү дээ тэр хятадуудаа. Монгол баахан хятадууд өдөр шөнөгүй орж ирэл монгол хүний махаар хоолж идгээл энэ тэрбум 400 сая хятадууд өдөр шөнөгүй хутгаа ирлээ сууж идгээл юм шиг юм яриа үстэй. Тэр энэ мэтлэн юмнууд ингээд нэг жоохон эрүүл ухаантай жоохон асуудал жоохон арсенал байж хармаар байгаа юм аа. Тэгээ энэ бол энэ өнөөдрийн хулгай дэрмийн асуудал энэ бүх асуудал бол бүх зам ром орно гэдэг шиг бүх хулгай дэрм Алтмаагийн батлах дээр л очих өөр хин дээр ч биш. Тэгээ ийм юмнуудыг өнөөдөр ярьчих гэж бодсон. Тэгээд энэ жагсаалтын гишүүн гэдэг бол та нар энэ алсан намд өгсөн энэ хүмүүсийн саналаар орсон шүү. Тэрнээс энэ гөрвлийн юм уу эсвэл тэр практикч чинь сайхан сэтгэлээр таны хурлын гишүүн биш болоогүй шүү. Алсан намд саналаа өгөөд энэ үзэл баримтлалыг дэмждэг хүмүүс саналаа өгөөд тэгээд тэрний үр дүнд та нар парламентын гишүүн болсон шүү дээ. Тэрнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж болж өгвөл мэдлэгдээр суурлаж шийдвэр гаргах, зарчмаа барьж шийдвэрээ гаргах гарч явмаар байгаа юм. Тэгээ тэр ойлгохгүй байгаа, үнэхээр зарим мэдэхгүй байгаа бол тэгээ тэмцээн чинь туршлагатай парламентын талаасаа ч, мэдлэгийн талаасаа ч асар их мэдлэгтэй манай Тэмүүжин байж шүү дээ. Манай Тэмүүжингээс тэгээ асуугаад яадгийг энэ ямар учиртай юм. Энэ зүүн совингоор шийдэж болдог зүйл юм уу биш юм уу гэдэг. Тэгээ тэр мөрийг асуух хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ чинь зүүн совингоор шийдэж болохгүй манай Тэмүүжин хэлээд өгөхөө. За тийм байна гэж ингээд ойлгох хэрэгтэй байхгүй та. Тэгэхгүй тэгээд бүх юм ингээд нэг заавалжгүй буруу эсрэг юм руу ингэж хандуулж хийх гэдэг мэдэг. Одоо энэ бол ерөөсөө байж болохгүй үзэгдлээ хүмүүсээ. Тэгээд энэ нэг альва шийдвэр гаргахдаа ялангуяа энэ та нарт яах гэж итгэл өгсөн бэ? Хүмүүсийн мандат авч орж ирнэ гэдэг чинь гишүүд болж орж иж байгаа чинь та нарын иргэдийн итгэлийг л өвдөлж орж иж байгаа шүү дээ. Юу чи итгэж саналаа өгсөн бэ гэдгийг дандаа санаж л та. Та нарыг намайг сайхан амьдруулад өөрөө уулын хүчнээ хөгжүүлээрэй гэж өгөөг баха. Энэ иргэдийн боломжийг битгий хулгайлуулаарай. Тэ. Энэ улс үндэстнэрээ битгий тоглоо хийчихаарай. Энийг нэг шийдэх ёстой юмнууд байгаа бол тэр хуулийн талаас нь, бодлогын талаас нь шийдвэрлэж яваарай. Зөв зүйлийг хийхин төлөө та нар энэ нэг өгсөн саналын маань зөв зүйл рүү хандуулж хийгээрэй. Энэ Монгол Ардын намын хулгайч дээрэмчдийн гэмт хэрэгтэнгүүдийг
энэ бузар булаа юм хийж байгаа энэ гэмт хэрэгтэнгүүдийн үннийг олж өгөөрөө. Тэгээ иргэд ийм хяналттай баймаар байна л гэж санал өгсөн шүү дээ. Тэрнээс биш тийм та нараас сайхан сэтгэл мэтгэл хүсэж юусоо саналаа өгөөг шүү. Тэр нэг юм анхнаас энэ духан дээр яг цэцэгтэй байшингийн шиг юм яриад гэдэг. Улс үндэстнээ хөгжүүлнэ гэдэг. Энэ хөгжлийн тухай ойлголт чинь боломжийг олгоод өчгөрөө хувийн хөгжлийнхэн чинь өөрсдөө энэ хөгжүүлээд аваад ингээд одоо хичнээн сайхан байшин сав баригдсан байна. Хичнээн сайхан үйлдвэрүүд баригдсан байна. Бизнес ашигтай бол ингээд хувийн хөгжлийг аваад явчихна. Эдгээр өөрсдөө хөгжлийг аваад явчихна. Тэдгээр өөрсдөө хүн ажилуулаад цалингийн өгөөд ингээд яваад өгнө. Одоо энэ ахаадын төсөө мөнгөөр энэ хүннөө хороол, ямар юм хороол, хар хором хот, хүннөө хот мот гэдэг энэ мэнийг бололтой. Суурамшил бүснэ бүтнэ гэдэг чинь эдгээр чинь дандаа суурамшил бүтнэ гэдэг чинь дандаа эдийн засгийн зорилготой шүү дээ. Хүмүүс өөрсдөө тэгээд тэр чинь ашигтай байгаа бол хүмүүс цугларч байгаа суурамшил бүсээд бүтээд тэнцээ хот бий болж байдаг. Одоо жишээ нь зөх цэцгийн байна те. Бодчихээ тэгээ та нар л энийг хаачаад байгаад байгаа болохоос энэ чинь бүхэл бүтэн том хот болчих боломж байсан уу байсан. Тэрийг та нар ингээ хаачаад байгаа. Энэ хар хором энэ хүннүү гэдэг чинь дандаа мөнгө угаалт штэ. Энэ харбины гэрээ болон бусад 44 их 84-ний хулгай дээрм чинь энэ чинь мөнгө угаагдж орж ирж байгаа штэ. Тэнчэнээс цемент арматур болж орж ирээ. Тэгээ энэ чинь угаагдаад үлдчихэж байгаа штэ. Одоо тэр хүмүүсийг бичээд байгаа үстэй сэтгүүлдэн мэтгүүлснээр хүртэл энэ тэнд хөнгүү том хаус хорооллууд юу хотхнууд бий болцсон байна. Хүн байхгүй нэтэргээд тэр чин дандаа энэ урдаас арматур өдр болж цемент болж хятадаас нөгөө хулгайс мөнгө тэндээс тийм болгож орж ирж энд мөнгө угаагаад байгаа байхгүй. Энэ тэр 14 мега хулгай байсан. Яг энэ мөнгө угаалтал орж ирж ирсэн. Тэгээд зөвхөн энэ нэг идлэг уулах биш байхгүй да цаатал нь дандаа мөнгө угаалт хулгайсан мөнгө оруулж ирэхэд зарцуулж байгаа. Манай ч нөгөө нэг террористымтай тэмцэх хар тамхитай тэмцэх мөнгө нөгөө нэг хүний 8 мөнгө угаалт гэдэг эдэртэй чинь эсрэг нүбийн конвенцэд манайх хэлсэн учраас манайх зүгээр ингээд шуудаа муудаагаар мөнгө олж орж ирэх боломж байхгүй. Эсвэл шууд ингээд дансруу мөнгө хийгээд аваад ингээд хэдэн тэрбум маань оруулаад ирэх юм бол тэрний чараас явуудаг олон улсын байгууллагууд бий. Тэгээ тэрнээс болох юм бол манай хоригт орно. Тийм болохоор эдгээр чинь муу санаатаа тэрийгэ мэдж байгаа учраас янз бүрийн мега төсөл мөсөл янз бүрийн юм яриад ингээ баахан тэрнийхээ оронд цэм төмөр юу гэдэг цонх монх элдвлэм оруулж ирж мөнгөө угаагаад байгаа байхгүй. 0 эрдний хулгай дээр чинь тийм штэ. Тэгэд энэ нэг зүйлүүдийг илүү сайн ойлгосоо хүсэж байгаа. Харбины гэрээг зогсоохгүйгээр шалахгүйгээр нээлттэй сонсголт хийхгүйгээр цаашаа явах юм бол энэ бол бүр дампуурсан юм болно шүү. Жинкнээсээ хятадуудын бүтэн хавханд нь ороод дараа нь улсаараа хохирлоо төрж барахгүй юм болно шүү. Энийг л илүү сайн ойлгоорой. Тэгээд эн чинь хоёр улсын хооронд хийсэн бизнесийн гэрээг үзэж болдгийм аа. Тэгээд тэрийг илүү сайн ойлгооч. Бизнесийн гэрээ штэ энэ чинь. Тэгээд энэ бизнесийн гэрээг нь үзүүлэхгүйгээр зүтгээд мугуудлаад байгаа хүмүүс чинь духан дээр цэцэгтэй байшин энэ дээрэмчт болон манай нам дотор байгаа энэ гэмт хэрэгтэнгүүтээр нийлсэн нэг чонтооныс нохоо гэлэгдэг шиг тэдэртэй нийлсэн нэг манай намд байгаа нэг хэсэг гэмт хэрэгтэнгүүд хулгайчд байгаад байгаа. Тэгээд тэрийг заавалч илчилж энийг ил болгож ингэж алс нам өөрөө зарчим ярьж байгаа бол өөртөө хулгайчдараас салах хэрэгтэй. Алс нам өнөөдөр үнд зүйл ярьж байгаа бол өөртөө үнд зүйлтэй ах хэрэгтэй. Алс нам үзэл баримтал ярьж байгаа бол өөртөө үзэл баримталтай байх хэрэгтэй. Нэг аманда гоё юм ярьчаад нөгөө амаараа гараараа хулгай хийгээд байдаг гэж болохгүй шүү дээ. За юм байна. За тэгэл юу байна вэ? Коммент. За. За өчигдөр яг бичиж байгаа энэ сэдвээр ярилцж байгаа хүмүүсийн коммент зарим үлдснээс нь яг сонирхоод харж байхад улсын хурлын гишүүд гэдэг чинь одоо мундаг хүмүүс ээ. Тэд нар бол тийм болохоор мэдээд нууцлж л байгаа байлгүй. Баярмаа Гамбат гэж хоёр гишүүн хэрвээ хятад хилээ хаачвал үүсгүр даврыг нь Баярмаа Гамбат хоёр хариуцнаа гэд гараас зураад өгчүүл яг тэр гэрээний талаар мэдээлэл хэлцэж болох юм аа гэж хүн ярьж илээ. Тийм.
Тэгээ оюут толгоон гэрээг сонсъё энэ ч хулгай амар гэд тэгээ тэгсэн мөртлөө тэр нь ил байгаа ахгүй та тэр гэрээ нь ил байгаад байгаа ахгүй тэр нэг юуны нэг бацаан байгаа шүү дээ ховд нэг коммунист залуу коммунист бацаан гэх юм лээ Болормоо юу? биш ээ тэр нэг эрэхтэй Батнайрамтлаа. Батнайрамтал тийм тэр нэг карманы хулгай сэтгүүтэй бацаан чинь өөлж муулах гал ингээл байсан мэт. Тэр чинь тэр гэрээ мэрэ чи ил байсан шүү дээ. Ил бүр бүтэн гэрээ ээлзээ протоколын ном болгоод хэвлээд ил болгоод өгсөн баа шүү дээ баяр зохиолч тийм үү? Тийм бүгдөө ил байгаа шүү дээ. Тэр баяр зохиолтын гуан тэр багсгаад хийсэн тэр бүх юм чи ил байгаа шүү дээ. Тэгэд юу яригдсан, яаж шийдсэн гэдэг бүх юм нь ил байгаа. Тэгээд тэр баяр зохиолтыг хараад байдаг мөртлөө Дубайн төлгөө мөлгөө гэдэг ингээд бүх юм чи орцсон ил байгаа ахгүй да. Тэгээд тэр ил байгаа зүйлүүдээ тэр ингээд уянгалцаагаад байж далд хулгай юм байна гэхээр хятад хэлээ та нар нөгөө нэг туснаж яриад Монголын хятадууд алах гэдэг нь өдөр шөнөгүй хутгаа ирлээ суугаад байна гэсэн яасан. Одоо яг энэ тийш холбогдоод асуухад энэ ил тод байлах одоо мэдээллийг мэдэх эрхээ ингээд нэхгүй ингээд чимээгүй байгаа тэгвэл одоо энэ туулгол дээр юу болоод байгаанаас мэддэхгүй тийм үү? Тийм шүү дээ. Бүхэл одоо жишээ нь туулгол дагуу ингээд 5 хятад компанийн кемп байгаа гэж байгаа байхгүй юу? Хоёр нь мэдгч нөгөө гурав нь хаана байгаа нэг мэддэхгүй юу хийж байгаа яаж байгаа гэдэг нь мэддэхгүй. Ингээд иргэд өөрсдөө эрхээ нэхгүй байвал улсмал ингээд дарангуулах юм аяг руу хаалттай байдал руу яваад байдаг гэдэг иргэд манаас анзаарах хэрэгтэй байна. Ер нь энэ яг бидний энэ нөгөө нэг ашигтмалтмал нөгөө та нарын ард түмний баялаг маялаг хувааж идэ жарах гэдэг нэгэд тэгж өрлөөд байдаг юм чинь хятадуудад авчид хідэн дүүргөр өгсөн мэддэхгүй ингээд хідэн хулгайч ингээд дээрэмдээ тоноод автсан тэгээд тэрний асуудал яригдаад байгаа шүү дээ. Монголд ингэж өчнөө их найдаар нь тонж дээрэмдсэн түүх байхгүй. Яг энэ Путиний мафтсан төр нь яг юм шүү дээ. Иргэдэн мэд хэрэг байхгүй. Путиныг тойрон хүрээсэн хідэн жинкнээс тэр олигарх гэдэг байгаа тийм. Одоо энэ хүмүүс яг дамжсан тэр нөгөө бизнес төр дамжсан энэ бизнес төрөөр бизнес хийх хүмүүс олигархууд гэдэг байгаа. Тэр хүмүүс мундаг хүмүүсгээ ойлгоцсон. Мундаг хүмүүс юм чинь мэдж байгаа байлгүй гэдэг ингээд яваад идэх тийм үү? Эн чинь нэргэд өөрсдөө мэдэх эрхээ хангахгүй бол тэгээ энэ чинь бид нар өөрсдийнхөө нэг юмыг мэдэхгүй бол мэдэхгүй ш. Нөө эзэн нь усаа юмаа мэдэж иргэн усаа хашна гэж. Үнэхээр Монгол улсын иргэн бол үнэхээр бидрийг Монгол улсын иргэн гэж үзэж байгаа бол энэ Монгол улсын энэ хөрөнгө мөнгөийг хэрхэн юунд зарцуулсан, хэн хайсан зарцуулж байгаа, ямар үнээр зарж байгаа бид мэдэх ёстой үстэй. Тэгээд энэ өөдөөс мангалтаад ухаан худгийг сонсон юмсоо. Тэр ухаан худгийн чинь материалууд нь ил байгаа шүү дээ. Үзээч өөрсдөө. Тэр Гонконг хөрөнгөний бирж дээр зардаг юм билээ тэр юуг нь хувьцааг нь. Тэгээд энэ чинь бүх материалууд нь ил байгаа. Ямар протокол юу болсон тэр бүх юм чи ил байна. Тэгээд тэр мэрийг үзээч. Тэгээд хулгай нөгөөдөлд нь хүмүүс ингээд үнэхээр парадокс, нөл парадокс ингээд хулгай хийгээд амар гэж ярьсан мөртлөө тэр хулгайн асуудал нь хаана байгаа юм бэ шалгая гэхээр тэрийг шалгаж яах гэдэг байгаа гэдэг Монголд. Хятад хилээ авахгүй би баталгаа өгчээ. Хятад хизээч хилээ авахгүй. Хятад тэнэг хүмүүс биш. Худалдаач уус. Олон улсын гэрээг зөрчиж тийм мунхаг зүйл хийхгүй. Хизээч тэд нар олон улсын гэрээг зөрчиж Монголын хилийг хааж Монголыг нүүрсийг авахгүй гэж хорлохгүй. За хаачвал хариуцлага та хүлээнэ үстэй тийм баха. Би шууд амлцлаа. Хизээч тийм болохгүй л хамгийн болно. Танк орж ирнэ гэж доромжлохт нь тгийг улсууд одоо гэрээ үүсгэр хаадаг гэж. Энэ зүгээр л айц тоглож байгаа хэлбэр байхгүй яхаа л. За Эрдэнэс 5 цагаан уулзмал хувьцаат компани гэдэг. Гэтэл хувьцаа эзэмшигчтэй хуурах болохоор 50-70 мянган төгрөг ноглоош гэж өгчөөд нууцаар нэг толгойг нь хятадд өгчлөө. Одоо хувьцаат компани гэж үзэх үү яах вэ гэж нэг асуув. 2 бүтэн толгойг нь өгсөн шүү ашиглагтааг байгаа. 2 бүтэн толгой өгсөн. Би нэг хувьцаат компани гэж бодож чаддгүй юм аа. Яагаад гэвэл энэ чинь хувьцаа чинь зарагдчих эргэлтэнд орж ээж өс буурж ээж ингээд миний хувьцаагаа хараад ингээд би худалдаж авах эсвэл зарах уу гэдэг мэддэг. Энэ чинь надад ямар ч мэдэх хэрэггүй. Зүгээр л энэ популизм хийсэн зүйл шүү дээ. Энэ нөгөө нэг хэнэ уулнууд бол энэ чинь нөгөө нэг яг түүхэн үзэх юм бол 2008 онд нөгөө нэг захиагийн бид дөрж алсан намын дарга байгаад олдоо нөгөө эрдэнийн хувь гэж орсон байхгүй юу? Энэ чинь хувьцаа эхний хувьцааг нь иргэдээ өгөөд
дараачих нь хоёр дахь зах зээл рүү гаргая гэжсэн чинь Монгол ардын намынх нь нөгөө нэг эх орны ишг гээд сая 500 мянган төгрөг өгнө гээд. Тэг чи алснаа бол бэлэн өгөх тухай яриаг байхгүй. Энэ эрдний хувь буюу энэ хувьцааг эзэмшүүлэх тухай ярьжсэн. Тэгээ тэрийг ингээд 1001 хүнд 1200 хувьцаагаа тэр нь хөрөнгөний бирж дээр эргэлтэнд орж хүмүүс ашиг олох тухай ярьжсэн байхгүй. Тэр нь ингээд сүүлд нь ингээд бүр юм болгоод ингээд одоо бүр утгагүй юм болгоод ингээд тэр зүгээр л энэ нөгөө ард түмэгчийн нэрийг орж хулгай дээр нь хийж байгаа үйлдэлч өөр юм байхгүй. Тэгээ нэг хувьцаа гэж үздэг. Энэ нэг хэрэгцэнсэн юм эхлээд зүгтаад явсан эбигийн тухай эхлээд ярьчих тэхүү гэсэн байна. Таныг эбигийн тухай ярьсан дээр нь асуучлаа. Эби яасан? Эби яг яатсан? Тэгээ хэлэлтэй. Яг яатсан тэр хүн. Эбштинт нэг хөөх шараад идсэн үү? Харааргүй. Харин одоо нөгөө иргэний танхим гэдэг иргэдийг мэдээд илүү нээлттэй болгож ирсэн хүн шүү дээ. Шилэн даасны хууль гэх юм шүү дээ. Тэгээд иргэний танхим иргэд мэдэх эрх хуулийг 2 дахин 3 дахь удаа заавалж иргэдээр хэлэлцүүлсэн байх 3 удаа хэлэлцүүлж явж хууль батлаа. Нээлттэй сонсголын хууль байна тий. Тэгээд нээлттэй сонсгол одоо энэ сонсоод байгаа нээлттэй сонсголын хууль мөл гэдэг энэ хүний л хийсэн ажил. Тэр хүмүүс элбэгдэрж харахаас өмнө яг өөрийн чинь амьдралд юу хийсэн бэ гэдэг эхлээд бодох хэрэгтэй. Facebook гээр явж байгаа хар бараан гүтгэлэг трол юм хар PR-ыг харчаад Монхог ухаанда тунгаагаад иж болохгүй сте. Одоо энэ амьдралд нь энэ хүн яг юу хийсэн гэдэг боддоор харах хэрэгтэй болчиход байна л да. Тэрний сайн хүн байна уу, муу хүн байна уу, хар царайтай байна уу, өндөр байна уу, төгөөр зүг байна хамаахгүй сте. Нэг юм нэг агуу сайн ойлгох хэрэгтэй байхгүй да. Энэ хугацаанд сүүлийн 10 жил элбэгдэр засгалсан юм уу? 0 эрдэн жонхоогийн багийнхан засгалсан юм уу? Кремлийн төслийнхэн засгалсан юм уу? Элбэгдэр засгалсан юм уу сүүлийн 10 жил? Хэдэн их найдын хулгай дээрм хизээ яригдчихсэн юм бэ? Элбэгдэрж үед яригдаад байгаа юм уу? Одоо яригдаад байгаа юм уу? Тэгээ энэ мэнийг өөрсдөөсөө асуугаад өөртөө хариултаа ол. Тэгээ тэр хүн чинь гэмт хэрэг хийсэн бол тагнуул авилгын тэмцэх газрынхан чи тэр хүний чинь дуудаж идэг юм байгаа үстэй. Чи Монголд ирээд буцаад явж ямар ч асуудал алга байна. Тэм хилийн хориг морг элдвдлоо тэм хулгай дээрм юм алга байна хөөе. Нэг ирэхээр нь хамтлаа хийдэг хаа. Тийм одоо нэг 190 гээд ирэх сургатай байсан. Тэгээ 100 хэрэг ирвэл нэг хамтлаа хий. Тэгээ би юм та нарын мохог молгоо асуултууд чи асуухгүй арай дэлхийн түвшний сонирхолтой юмуд ярмаар байна. Clubhouse дээр манай өрөөнд хаяа нэг орж ирдэг шүү дээ. Иргэчлөө өрөөнд. Тэгээд Clubhouse-гийн аппликейшн байдаг. Тэгээд тэрийг татаж аваад суулгаад яад гэдгийг тэр хүүхд мөхтүүдээс асууж аваад мэдээд авчих. Тэгээд хаяа нэг манай өрөөнд орж ирж сонирхолтой ярьж өгдөг дэлхийн ертөнц юу болоод байгаа. Энэ Иран Америкийн мөргөлдөө юу болоод байгаа. Орос Украинад яаж байгаа сонирхолтой юм ярьж өгдөг бидэнд. Одоо энэ Унгарын энэ парламентын юу нэ цааны сонголтоо уйлдуулаад парламентын сонголтоо уйлдуулаад бас сонирхолтой ярьж өгөх байх гэж би бодож байна. Нэг залгаж байгаад асууя гэж бодож байна. Тэгээ Монгол яг үндэ энэ арчлал гарснаас хойш эбигээс өөр ингэж дэлхийд гарч тэ ингэж олон нийтэд дэлхий дээр ингэж гайхаж байгаа хүн манад өөр байхгүй шүү дээ. Тэгээ энэ хүн чинь дэлхий тоогоод хүн төрөлхтөө өөртөө хэрэгтэй зүйлийн хүнийг ашигладаг. Тэгээ бид нар болохоор ингээд нэг мангар туснууж яриад ингээд солиороод энэ 0 эрдний нэг мангар яриад гэдэгцэн. 5 жил 0 эрдэн засаглаад хичнээн их найд төрөний хулгай хийв. Тооны баримжаа байхгүй болсон гэдэг Батмбарын хоёр хэлээд байгаа үстэй. Угаасаа тийм байсан үстэй. 50 саяар торголгоно, 5 саяар торголгоно. Тэгэл хэдий их найд төрөний хулгай дээрний асуудал. Тэр хүүхд хөргөнийг харж байгаа хүүгийг харж байгаа үстэй. Бүхэл бүтэн тийм үнэтэй сэв нуг гэдэг амралтын газрыг хааж байгаа л тэндээ сүүгээд таваад тий Балтиотор нисч очивол хичнээн сая төгрөгийн үнэтэй салют буудуулаад юу болсон бэлээ. Эргээд санацгаа тэгээ эргээд юм одоо өөрсдөө тэр хариултаа олцгоо тэгээ яг юу буруу хийснээ өөрсдөө бодоод ол. Тэгээ гэмт хэрэг хийсэн байгаа бол тэрийг нуун дарагдуулж болохгүй шүү дээ. Мэдж байгаа бол авилгатай тэмцэх газар материалын үг. Тэгээ одоо иргэдийн энэ ил тод байдал, мэдээллийн ил тод байдал мэдэх хэрэг иргэд өөрсдөө шийдвэр гаргалтад оролцох энэ боломжийг хамгийн сайн өгсөн юм бол элбэгдэрж байгаа шүү дээ. Тэрнээс ч хамгийн их хаасан хүн бол одоо ингээд
Оюун эрдэнэс харж байгаа штэ. Тийм шүү дээ. Тэгээ ийм байх иргэд өөрсдөө сайн бодох хэрэгтэй. За өнөөдрийн лав ингээд дуусгаас өмнө ах нөгөө Ардс намын энэ юу нээлттэй болохыг дэмжсэн бас гişүүдээ хэлж байгаа тийм. За өнөөдөр Жамбын Батцуур, Бүрийн Батчимэг гэж хоёр гişүүн. Тийм манай Батцуур Сүхбаатарыг аягүй сайн яг тэр орон нутгийн бие даасан байдлыг аягүй сайн бий болгож чадсан шүү дээ. Манай Батцуур зөрөгтэй Батцуур нөгөө нэг цэвэр бохир цус ярддаг нөгөө нэг манай босдог хөвгтгүүд очиж галзуурхад нь битээ хуц та нар тийм л Монголд хайртай юм бол манай юг голыг дагуу цэвэрлээд буццгаа гэж хэлчихсэн юм чи манай суур шүү дээ. Энэ эдрийн нэг энэ босдог хөвгтгүүдээс айлтгууд нь дээр нь хилдэг. Ер нь бол суур гэхдээ мэдээ зарим зүйл дээр бол суур бидний бас санал зөвлөлдөх юмнууд байна. Тэгээд ийм улсын хурлын гишүүн маань Сүхбаатарын манай Сүхбаатарын угаасаа бахархдаг юм билээ манай суураар тэгээд Сүхбаатар орон нутгийн бие даасан байдлыг бол нэлээд сайн хөгжүүлж нэлээд бие даасан тэр бодлогуудыг явуулах гэж оролцсон юм чи манай суур штэ. Нөгөөх нь нөгөө нэг хэм бачим гэгчтэй гишүүнчтэй тэр нөгөө нэг Үрэнгах одоо сая Үрэнгах намын дарга болоод ирсэн байсан те. Үрэнгахгүй энэ нөгөө Батхуу агсны Гаваагийн Батхуу агсны төрсөн дүү штэ. Энэ Апугийн тэгээд эдгээр чинь нөгөө нэг өөртөө хулгай муулгай хийх учраас ингээд зоригтойгоор ингээд илэрхийлээд ингээд энийг эсэргүүцээд иргэдийнхээ мэд хэрхийг хангая гэдэг байгаа юм. Тэгээд суурьда бачим гишүүнд тэгээд Батцуур гишүүндээ ингээд ажлын амжилт хүсье. Тэгээд тууштай байгаараа зарчим дээр өмж байгаараа гэж хүсье. Одоо тэр нөгөө баясгалан гишүүн ч бас жагсаалтаар орсон, Батчимэг биш гишүүн бас жагсаалтаар орсон. Манай суурьч бас жагсаалтаар орсон. Тэгвэл энэ жагсаалттай биш байх нь шүү дээ. Хүмүүсийн санд өгöd байгаа байдал тийм үү? Ерөөсөө энэ чинь нөгөө нэг зарчим юмаа ойлгоод тэгэхээр хүмүүс нэг юм байдалтай болчиход байгаа. Гэхдээ нөгөө дуулууртай байдлаар санд өгдөг хүмүүс бол байгаа шүү дээ. Одоо тэр яг тэр үед нь ярина тэр мөнгөтэйгээр нөгөө багш гээд байгаа. За тэрийг тэр үед яри тэ. Тэгээ энэ Бачимэг гишүүн жагсаалтаар орсон. Тэгэхээр суурь жагсаалтаар орсон. Тэгээд энэ иргэдийн өгсөн мандат гэдэг чинь итгэл юун дээр тогтоод байгаа юм бэ? Чамайг юу хүсээд юуны төлж явуулсан, чамаас юу хүсэж байгаа гэдгийг илүү сайн ойлгож олж байна. Тэрнээс чамаас талхны мөнгө хүсээгүй байх та. Эсвэл тэгээд сайхан сэтгэл мэтгэл хүсээгүй байх тэр ээж аав маав гэр бүл нь хажууд нэг хүмүүс сайхан сэтгэл гаргасч байгаа. Амьдрал гоё болгоод үг гэж хүсээгүй байх. Өөртөө хөдөлмөрлж бүтээгээд тэр амьдралаа гоё болгоод аваад явж байгаа учраас тэр юу хүсэж оруулсан бэ? Ямар бодлого хүсэж байгаа юм бэ? Иргэд маань юу хүсэж байгаа гэдгийг яг үсэн ойлгож өгч хүсэж байгаа. За юм байна. Тэгээ өнөөдрийн лайв нэггүй жаргай. Тэгээ маргааш юу яа? Бичгээр бичнэ. Лайв хийдгээрээ хийн. Маргааш гөрөв төмрийнхаа тухай бичнэ. Маргааш гөрөв төмрийнхаа тухай лайв хийн. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Шеэрлээ түгээгээд өгөөрэй. Илүү урт болчихно.